Энэ манай улсын нөхцөл байдлаас болоод бид бүхэн зайлшгүй одоо энэ засгийн газар бүрэн ирэх болгоод энэ асуудал одоо энэ бүр жижиглэн лүү хүртэл орох юм. Одоо нийлүүлэлтийн хэмжээ 50-аас дээш шүү одоо ингээд буурсан тохиолдолд доош хувь одоо буурсан тохиолдолд манай засгийн газар маань бүрэн ирэх аваад энэ түгээ хянах агуулгууд сав суулганд нь хяналтаа тавиад эхлэх юм байна. Тэгэд энэ процесс боллоо гэж бодъё л да өнөөдөр. За энэ бүх үйл явдлууд болчлоо. Аж ахуйн нэгжүүд маань саваа зээлээр авчлаа. За тэгээ байж итл нийлүүлэлт хангалтгүй болоод ирлээ. Тэр үед засгийн газар жишээ нь би бол төрийг энэ хяналтын үйл ажиллагаа хийж чадна гэж юусэн итгэхгүй байна л да. Тэгэхээр яг ямар хүмүүсүүд нь очиод ямар арга замаар юу хийж хяналтаа тавих гэдэг нь тэр процесс нь юу юм бэ сайдаа? Тав номер. Энд процессыг бол маш тодорхой ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад 1800 орчим шатхуун түгээх станцууд байна. Аж ахуйн нэгжүүдийн агуулгууд байна. Улаанбаатар хотод 280 одоо орчим шатхуун түгээх станцууд байна. Энэ бүхэнд ямар чанартай хэр хэмжээний бүтээгдэхүүн очоод хэр хэмжээнд зарагдаад хэдэн үлдчихэд байгааг бид мэдэхгүй байгаа. Аж ахуйн нэгжүүдэд өөрсдөд нь бол хяналтын систем байдгийн байна лээ. За улсын хэмжээнд бид хаана юу байгаагаа стратегийн бүтээгдэхүүнийхаа нөөцийн хяналт удирдлагыг бол мэдэхгүй. Хүн явуулж хянж. Их олон тохиолдолд шатхуун түгээх станцууд зарахгүй барьсан тохиолдлууд байна. Энэ сүүлдээ бас улс төрч нөлөөлөх нөхцлүүд үүсдэг. Тэгэхээр энийгээ бид нар бас хаана юу байгаагаа харж зохицуулалтаа хийж аль бүс рүү илүү түлхүү явуулах вэ, аль бүс рүү түлхүү явуулахгүй вэ гэдгийг хянахгүй бол сошиалор шуугсан нэг ийм л юм руу явчихад байгаа байхгүй. Бодит тоо баримттай болыг хардаг байяа л гэж.